За арифметик A7 нь ингэж өгсөн, A29 нь ингэж өгсөн бол A18 дугаар гишүүнийг бол. За өмнөх жишээн дээр бол арифметик дараас нь 3 гишүүний хувьд яадаг тухай тайлбарласан. За энэ жишээний хувьд бол нэг ийм зүйл тайлбарлая. За энд ямар нэгэн AN гэсэн гишүүн байсан гэж бодъё. Эннээс хойшоо AN дээр нэмэх нь K. K гишүүн яваад энэ гарч ирдэг. Эннээс урагшаа болохоор AN-ээс хасах нь K. Урагшаа бас нэг K гишүүн яваад энэ гарч ирдэг. Ийм 3 гишүүн байх юм бол яг өмнөх жишээтэй адилханаар голынх нь гишүүн нь энэ захийнхаа хоёрыг нэмээд хоёр туусантай тэнцвэрдэг. Тэгэхээр A18 гэдэг чинь 18-аас 11-ийг хасаад энэ гарч ирж байгаа юм байна. Харин 11-ийг нэмээд энэ гарч ирж байгаа учраас яг энэ нөхцөлийг биелүүлнэ гэсэн үг болчиход байгаа байхгүй юу? Энэ нөхцөлийг биелүүлнэ гэсэн үг. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр A18 гэдэг бол A7 дээр нэмэх нь A29 нэмэх нь угаах нь 2 гэсэн үг. Тэгэхээр за эхнийх нь бол хасах 2-ны 3, дараагийнх нь болохоор хасах 8-ны 15. Тэгээд хуваах нь 2. За тэгээ энийг цааш сайхан бодох юм бол хасах тэмдэгтээ 16-ны 27 гарна. За дахиад тайлбарлая. Гол нь энэ дугаарнуудыг сайн харах хэрэгтэй. Энэ 7, энд 29 гэж байна. A7 гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр A18-аас хасах нь 11. Харин A29 гэдэг нь болохоор A18 дээр нэмэх нь 11 яваад байхгүй юу? Тэгэхээр үйл юм бол 18 дугаар гишүүн ингээд ажиллаж өгөх юм бол энэний дараа 11 гишүүн яваад ийм болох юм байна. Энээс урагшаа 11 гишүүн яваад A7 гарч байгаа. Тийм учраас бид нар энэ томьёог ашиглаж болоод байна гэсэн үг.